За сайн байна. Сайн та сайн байна уу? Багтаж гэсэн хэрэгцээтэй юм гэж. За хэрэгцээтэй мэрэгчлээ гэж үзэж чинь тийм аа. Төгөлдрөө чи ямар мэрэгч сонгосон бэ? Барилгын инженер. За барилгын инженер. За дараа чи сонгоч. Ирээдүйд өсөж байгаа ийм мэрэгчлүүд илүү ирсэн. За чи ямар мэрэгч сонгосон? Би баг. За өөр сонголоорой. За би ирээдүйд барилгын өөр ажлаар болно. Тэгээ манай Монгол ирээдүйд эрэгтэй
илүү өөрчлөлт болоод газар зүйн тэгээд газар зүйн байдлын зохион бүтээгчдийн эндээ болон ажилчдад авчир Гана Монгол улс орн шиг хөгжихийн тулд барилга барьж зарим шинэ технологиудыг дэвшилтэнд оруулахын тулд ийм мэргэжлүүд зайлшгүй байна. За дараагийн сурчсан. Миний бодлоор инженер зохион бүтээгч инженер манай орон зохион бүтээгч За ямар мэрэгч сонгосон байна вэ? За цаашаа чи хүүхдүүд маань ажлын өмчнөр ажилласан бахаа тийм ээ. Саяны бичлэгийг үзэл хүүхдүүд маань бичлэг та. Зүүн шинжилгээ хийгээд өөрийнхөө сонгосон мэрэгч юу ирээдүйд ийм мэрэгч хэрэгтэй хаа гэдгийг та бүхэн харлаа шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа дараагийн ажил буюу 2 ажлын уулсан дээр сонирхол гэдэг юм зүйлийг богдно. Мэргэжлэрээ би ирээдүйн мэргэжлэрээ дараа ажлуудыг хийх сонирхолтой гэж. За энийг хийх хүмүүс маань яхаа гэхээр нэмэх хэрэглээрээ миний сонирхол хийж штэ. Тэгвэл чиний сонирхол загвар зохион бүтээгч чи энэ дээр нэмэхээр тэмдэглэе шүү. Сайн хүмүүстэй нэмэхээр ягаадаа тэмдэглээ. За чи энэ дээрээс магадгүй ягааны нэгийг сонгосон бол энэ дээр нэг гэвчихнэ штэ. Тэгээд хоёрдугаар асуулгаас муу сонгосон өнгийнхөө тоог энд нь бичнэ. Доор нь бичиж явчих штэ. Тэгээ хамгийн сүүлд нь нийт сонгогдсон өнгөний тоогоо энэ доор нь тэмдэглэе шүү. За явагдтуудаа. Энэ доор нь за эхлэе.
баримжаа таахан бохор сутнэ гэж үзэж байна. За энээр санал нийлж ийн үгтэй. За дараа чи ногооны согсогтэй нэ. За ногоо хараач. За хараа. За ногоо гадаг хатсан үгтэй. Бизнесийн үйл ажиллагаа зохион байгуулах, бүтээгдэхүүний үйл харьцуулах, үйлчлүүлэгчдийн санал ах юм сонирхолтой байна те. Ногоо ингээд сонгосон сорогчд маань тэгвэл ямар мэрэгжил бохирхой гэхээр эдийн засагч ийм хүүхдүүд маань бодлооны менежер бас тохирч болох юм байна. Эдийн засагч бодлооны менежер тийм ээ. Банкны эдийн засагч ийм санхүү талын мэрэгжил тохирч болох нэ гэж үзэж байна. За энэ санал нийлж байна. Сонирхол нийлсэн хүүхдүүдээ юу гэж бодож байна за тэгвэл ийм ягаад нэг сонсогчтой нэ сайн байна. За ийм октод маань гарч ирж байна те. За ямар нэг сонссон хүүхдүүд маань загвар зохиох шин санаа сэтгэл гаргах гэсэн ийм сонирхолтой байна те. За тэгвэл энэ хүүхдүүд маань дизайнер загвар зохион бүтээгч болох нь нэмээ. Ийм мэргэжилтэй болох нь шүү дээ. За гутал загвар тийм ээ. За тэгвэл дараагийн шар өнгийн сонссон хүүхдүүд гараа орж. Ийм шар өнгийн. Тэгээ охгүй шар хөвтөж мөг. За тэгвэл энэ хүүхдүүд ямар мэргэжилтэй болохыг сонгосон бэ? Сайн байна. За тэгвэл энэ охгүй шарын хүүхдүүд юу гэхээр сонирхол хүүхдтэй ажиллах хичээл заах юм байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань болгож байна багш нийгмийн ажилтан болно гэсэн юм сонирхолтой байна шүү дээ тий. Бусны юу гэж бодож байна? Тэгээд чи бүсэд нэрээ сонирхолтой болов. За тэгвэл цэнхрээ сонгосон хүүхдүүд. За цэнхэр хүүхдүүд. Өөрөөр ховцоор төлөвлөлт тийм ээ. За хөгжмөн ховцоо сонгосон юм байна. Аль багш нар. За өөрөөр үйлдвэр дизайн өөрөөр ховцоор төлөвлөлт гэж байгаа тийм. Барилгын инженер, авцааны инженер, хамтран дагаад сэтгэлийн инженер болно гэсэн юм мэргэжлийн чигээр явж байгаа. Сурагчид маань сонирхолтой тулгуурлаж гарсан чинь бүстэй амьтаа чи санд нэгж байна. Чи яг ямар мэргэжилтэй болохыг бодож байна? Би юу? Баялагч. За баялагч тийм ээ. За дараагийн хааны согсон хүүхдүүд. За хааны бид гурван хүүхд маань сонгоё. За гур байна те. За шодрос хүний эхлэгчлөө сахиуд байхад аюулын сурвалжийг арилгах. За өөрөөр энэ хүүхдүүд маань сүрнөөс цагдаа бие хамгаалагч өмгөөлөгч болох юм. Тийм сонирхолтой. Сонирхолтой ч дагуу хоноо ийм мэргэжлийн чиг баримжаа байж байгаа санагдаж байна шүү дээ. За улаан хэмжээ сонгосон хүүхдүүд. За манай улаанаар хацгаа. Зураг бичих урлах дуртай байна. За тэгвэл зурагч намын сарч нүр урагчсан мэргэжлүүд бас хүүхдүүд маань тохируулж болох юм шүү дээ. Юу гэж хэлж байна? За сүүлийн үг буюу энэ хүн ногоон за энэ сонсогчтой нэ. Манай хүүхдүүдээс дүүл нэмж суулгаж болохгүй юм байна те. За тэгэхээр одоо багшийнхаа шар ягаан өнгөд нэг дор сурч. Шар ягаан өнгөд ийм мэргэжил сонгосон. За ягаан хараа мөрөө. За шар. За нэг сурч. Биш. За төгөлдрийн батареяас сурч. Ногоо. Улаан байна. За өөр бид нэг ширээ каноны нарийн төсөлийг авах. Ногоо улаан нэсээр. Ногоо улаан ханаа. Багш юу гэж. За тийш. Ногоо улаан шээ. За. Цэнхэр. За энэ барилгын инженерүүдийг цагдаа бие хамгаалагч нартай суулгана. Энэ
За ярьцээ. Бидний сонгосон мэргэжлийн дизайн. Бид нар шинэ сургууль орчин үеийн дэвшил заагур гаргаад сайн болно. Тэгээд сул талбай хүмүүсийн сэтгэл үйл нийцэх санаа тийм тал байж болох гэж бодож штэ. Дизайнерууд маань баг гаргаж ирсэн байна те. За баярлалаа гэдэг. За дараагийн байна. За бидний сонгосон мэргэжлийн утга загвар байгаа. Визаа энэ ажлын мэргэжлийн сайн санаасаараа эдийн засаг баг зардлыг өгөөж хүний бүр хэмжээ байдлахаар үлдээсэн. За тэгээд сул талбайгаар сул тал баг гаргаж хэрэглээ оруулах. Өөрсдөө мэргэжлийг сайн тодорхойлсон байна те. За тэгэхээр бүгдээрээ би энэ баяр хүргэе сайн байна. Ажлыг масаа гаргаж ирж штэ. За тэгвэл дараагийн ажил нь аппарат шинжилнэ. За аппаратны ахал дээрээ аппаратаа уншаад бүгдүүд маань за канал инфор багаараа юу шүү. Энэ тохиолдлыг за би 3 жилийн дараа явна штэ. За хоёрдугаар баг болохоор энэ тохиолдол
Маш бүгдийг боцтой хандсан шүү заяа. Маш боцтой хандсан. За энийг уншаад бидлээ дараахаа. Үйл ажиллагаанд хамтран ажиллана. За гэрэлд ямар мэргэжлтэй болохыг хүссэн бэ? За тэгээд юу яа? Түүний мэргэжлийн онцлог юу вэ? Тэр мэргэжлийн эзэмшигтэн түн зөвлөгөө өгөөрэй. За багт өөрөөр хэлбэл нийгмийн ажилтан гэдгийг хэлсэн мэргэжлийн онцлог тэгээд түүний мэргэжлийн эзэмшигтэн чөлөө зөвлөгөө өгөөрэй гэдгийг танаа энэ бичгийн цаасан дээр бичин заяа. Багаар ярьж байгаа. Танаа багтар ажиллаж За Саргийн багийг авсан баг болохоор тэр ямар мэргэжлтэй болохыг хүссэн бэ? Тэгээд түүний мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлсөн бэ? Танаа бод. За мэргэжил сонголт тухай зоргийн аав ээж саналаа хэлээрэй. Та бол зоргийн гайз мэргэж бол саналаа хэлж байгаа шүү дээ. нийгмийн ажилтан хүмүүсийн ажилтныг зохион байгуулсан хамгийн түрүүнд хичээлээ сайн хийх чухал мэргэжлээ сайн судлах, өөрийнхөө сонирхлыг дагах, мэргэжил тавьдаг шаардлагыг сайн судлах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. За ямар зөвлөгөө өгсөн бэ? Гэрэл нийгмийн ажилтан болохыг хүссэн. Гэрлийн нийгмийн ажилтан болохыг хүссэн. Онцлог нь гэвэл хүмүүст байнга туслахыг таалагдсан. Энэ гэрлийн ирээдүйн мэргэжлийг сонгоход тус болсон. Зөвлөгөө нь бол сонирхлоо дагаад тууштай зүтгэрэй хэмээр байна да. За хамаагийн сонсох гэдэг. Нийгмийн ажилтан. Түүний мэргэжлүүн хүн тусах жишээ нь өндөр наснд асрах туслах гэхмээр мэргэжлийн эзэмшигтэй сэтгэл хангалуун өгөөмж хүүхдэд хайртай байх хэрэгтэй хичээлдээ сайн хийх ёстой. За одоо тэгвэл бүгдээрээ нийгмийн ажилтан бол гэрлээдээ ийм чиг сэтгэлийн зөвлөгөө өглөө шүү дээ. Одоо тэгвэл энэ хоёрдугаар хавхар ажил үйл ажиллагаа нь арай өөр байгаа тийм ээ. За эдний тэгвэл зорилго ямар түн шинжилгээ өгсөн юм бол хэлбэр үзье. Зорилго багшийн мэргэжлийг эзэмшихийг хүссэн. Түүний аав ээж нь мэргэжил сонгоход их буруугаар нөлөөлсөн. Тэр хоёр ээж аав нь хандаж хэлэхэд хүүхдийнхээ сонирхлыг өгөх амьдралын алтан замд саад хийснээс болж өөртөө итгэлгүй болсон болно. Тэгвэл за одоо тэгвэл яг зөв мэргэжлээ сонгох нь хэд ямар одоо таатай сэтгэл төрөлхөө юу гэж бодож байна вэ? Хүмүүс зөв мэргэжлээ сонгох өөрөө өдөр болгон дуртай зүйл хийж байна. Өдөр болгон дуртай зүйл юм шүү. Амжилттай ажиллана. Сэтгэл хангалуун дүүр юм. Сэтгэл хангалуун дүүр юм. За тэгвэл сая бид нэр яг ямар алхмууд хийсэн бэ? Зөвлөгөө өгсөн те? Өшөө? За тэгвэл одоо энэ документаас улбаагаад багш нар хүүхдүүдтэй яг мэргэжил сонгож юу анхаарах ёстой вэ гэдэг талаар мэргэжил сонголтын зөвлөгөөг за тэгтээ миний хүүхдээ хамгийн гол зүйлийг багш нар ихлээр тайлбарлаад өгье. За мэргэжлээ сонгохын тулд яг хэлээрээ эхлээд мэргэжлийн чиглэлээ сонгоно. 40,000 мэргэжил байх юм байна. За дараагийн болит байдлыг судлаарай. За дараагийн ахын өөрөө судлаа. Би юу хийж чаддаг би хэм бэ? Тэгээд мэргэжил тавих шаардлагыг судлаарай. Мэргэжил олох сургуулиа судлаарай. За тэгэхээр одоо миний хүүхдэд ажлын хуудасаа нээгээд энэ мэргэжлээ хэрхэн сонгох вэ? Энэ зөвлөгөө байгаа. Энэ зөвлөгөөг уншина. Уншаад одоо мэргэжлээ хэрхэн сонгох тулд яах вэ? Тийм ээ? Тэгээд энэний үр дүн чи ямар мэргэжил сонгосон юм? За тэгвэл одоо ямар ажил хийх вэ? Хэдийн хугацаанд гэдээ бичээд. За бүгд тусах бичих шүү. Тэгээд баг үсрээс багшны яриад.
Ингээд наашаага ихний 3 сурагч маань өөрийнхөө гэсэн төлөвлөгөө гэмбэрт танилцуулах шүү заяа. Инээс за мэргэжлээ хэрэг сонгох байна. Мэргэжлээ өөрөө сайн хийж чаддаг зүйлээр сонгох хэрэгтэй. Миний мэргэжил жүжигчин хийх ажил соёл урлагийн их сургуулийг сайн төгсөж тэгээд сайн жүжигчин болно. Хугацаа өөрийн хичээл зүтгэлээс хамаарна. за түмээрсэн сонсож. Мэргэжлээ сонгох байна. Мэргэжлээ сонирхолтойгоо хийх сонгох. Ирээдүйн мэргэжлээ ашиг оруулах ихтэй ажил сонгох. Миний мэргэжил компьютер программист хийх ажил шинэ компьютерийн програм зохион, бусдын сонирхол нийлзүүлэн мэдээж бусдаас өвгөн содон зүйл хийх програм. Хугацаа судалгаа шинжилгээ суралцах хэрэгтэй учраас бураас хамж гарна. За дараагийн сурагчид сонсъё. Мэргэжлийн хийх сонгох. Тэгэхээр бүгд байлын сайдар судлах. Өнөө мэргэжил хийх өөрийн бүжгийн ур чадвараа сайжруулах. Хугацаа болох 2-оос 3 жилийн дотор өөрийнхөө бүсгүүдийг зөвшөөрөх. За багш нарын баг шүү. Мэргэжлийн одооноос эхлэн Багаар мэргэжлийн сурагчид өөрийн хийж чадах хийхдээ сэтгэл хангалуун байх мэргэжлээс сонгох. Би мэргэжлээс сонгож байгаа. за Тэгээ хийх хэсмээ зөвхөн тус болох бүтээлч ажиллах. Хугацаа мэргэжлээс сонгох. за баярлалаа. За багаар сонсож. Мэргэжлийн сонгох гэдэг нь гарч болох хүндрэл бэрхшээлээ эсдийн талыг тэгээд бодитын талаар бүсэл сонирхлоо. Улс орондоо орох хувийн нэмрийн сургалт амжилт дээр ажиллаж байгаа хүнтэй уулзах зүйлээ миний сонсон мэргэжил багш. Тэгээд хийх ажил нь хүүхдүүдэд анхаарал шатны мэдлэг өгч байгаа. Хугацаа болтой
дараагаас За. мэрэгчлээ ерөнхий сонгохоор мэрэгчлээ чиглэлээ зөв. Тэгээ миний мэрэгчлийн болгоод багш хийх ажлын хүүхэд мэдлэг боловсролыг олгох. Хугацаа нь 10 жил. За одоо эдний багаас намайг сонсъё. Бүр шинжилгээний судалгаа баримттай өөрөөсөө судалжээ. Тэгээд миний мэргэжил болохоор дизайнерч буюу загвар зохион бүтээгч байгаа. Тэгээд хийх ажил нь болохоор хүмүүстэй хүмүүс ажил урлагийн гээд утасны талаарх ойлт бэлтгэж өгөх каталог буюу эсвэрийн хичээлтэй анхаарах. Тэгээд хугацаа маш их шаардлагатай байдаг. Яагаад гэвэл оюутан эсвэл хийх хүний биеийн хэмжээг аваад маш их хугацаа шаардлагатай байдаг. За гарч ирсэн. Миний мэргэжил архитектурын хичээл хийх ажил нь технологи, математик, мэдээлэл зүйн, англи хэлний хичээлээ судлах хугацаанд 7 жил. За энэ багаас сонсъё. Мэргэжлийн ерөнхий сонгохоор миний мэргэжлийн албач хэдий хийх ажил яг энэ мэргэжтэй нийгэм тоо би энэ хичээлдээ сайн хугацаа 7-оос Мэргэжлийн хэлээс сонгохоор эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй. Дараад нь мэргэжлээ сонгохдоо шаардлагуудыг хангах. Миний мэргэжил юм болох хийх ажил нь химиолог, англи хэл, монгол хэл, математик хичээлүүдээ сайн хугацаа 8-аас 9 жил. За өөр саналаараа багшаадын төлөвлөлтөд танилцуулж яа би мэргэжил сонгохын зөвлөлтөд хэлсэн юм байна. За бүстэ. Мэргэжлийн ерөнхий сонгохгүй. Энэ мэргэжлийн сонгохдоо сайн зөвлөн. Миний мэргэжил уран барилга. Хийх ажил нь бол байшин барилга. Тэгээд хугацаа 4 жил. За өөр саналаараа ямар сурч байна? За баярлалаа. Миний мэргэжлийн хийх ажил хүсэл бийдээ. За төр болтыг сонсъё. Мэргэжлийн ерөнхий сонгохоор бодит байдлыг судлан ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгоно. Миний мэргэжил зохион бүтээгч хийх ажил нь наана хөдөлгөөртэй байгальд хор хөнөөлөхгүй шинэ машин гаргана. Энийг тэхийн тулд нөгөө шинжилгээч 2-3 жил. За тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн хичээлээр хамгийн сүүлд бид нар юу хийсэн бэ? Мэргэжлийн сонгохоо гэдэг төлөвлөгөө хийсэн шүү дээ. За тэгвэл миний хүүхдүүд өнөөдрийн хичээлээс яг юу ойлгож авсан бэ? Мэргэжлийн сонгох. За тэгвэл энэ хичээлийн хамгийн сонирхолтой хэсэг нь юу вэ тань? За, уусдаг хичээл юм. Цаасуудаа
Эхлээд мэрэгчлээ сонгоно. Сонгосныгаа аав ээжтэйгээ ярилцаад сайн болон сул талын талаар тэмдэглэл бичиж ирэх нь шүү дээ. Чамаа багш урд гэсэн бол аав ээж чи ямар зөвлөгөө өгсөн бэ? Сайн сул тал нь гэдэг. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе гэдэг.